Зя нүүдэлчин фестивалд очсон миний нэг өдөртөө танилццгаая. Тайж харихны бэлд ойролцоогоор 40 км орчим явж байгаад очиж байсан. Тийм ээ. 4.4 км шорон замаар явсан. Ирээдүйд одоо олох охины та бүхэнд хариулж байна. Нүүдэлчин фестивалийн газрын зураг нэг иймэрхүү байсан. Энэ хаалгаар ордог юм байлээ. Нүүдэлчин фестивалыг 4 удаа очих гэж явсан ч 3 удаа үдсэн байдаг. Энэ залуу тэгээд үе ууж байгааг нэмэн их үү? Өвсөн чицэрган. Хоол ундны нэг хэрэг байхгүй харж байгаа үз. Миний арт харагдаж байгаа хүмүүс бол Казак үндэсний хүмүүсийг та бүхэндээ харагдаж байна. Тэгээд мөн бүрэгдийг бас харуулах ёстой гэж бодож байна. Казак үндэсний торцог малхай. Би хэлсэн шүү дээ. Идэх юм зөндөө байдаг. Казак өндөр наснуудын орыг харуулж байна. Казак ахуулан бүрэгдтэй хамт. Нэг нь хэд вэ? Цаашлаад ингээд энэ гол 3500 тэгээ цаашаа 100000 үнэтэй. Монгол хүн болсон байна нэг монгол гэртээ ороод авъя да. Тийм ээ. Тийм. Зя нэг сайхан дөрвөн бэрх хайчдаг юм уу? Зя нэг чис өө ингээр буугаад идэх юм аа. Ямар атцтай өн дээр нэг дөрвөн бэрх бод юм бол та. Зэ тэгээд шаагаан харбаг анх удаа туршиж үзсэн бас нилээ юм болсон шүү. Тэгээд нисэлсэн чинь бэдгүй тэгтээ бол намайг гоё ороотой айлгсан. 21 аймгаа бол бүгдийг үзэж дуусгасан. Энэний ботлоо. Нани? Доргоны ярс нэг иймэрхүү юм байлаа. Айрыг булж үтсэн. Тэгтээ харсан чинь айрыг байгаагүй. За тэрч. Нүүдэлчин фестивал маань жил болгон болдог. Ингэснээрээ жил бүр Монголын өв соёлтой танилцдаг. Энэхүү хувцас маань бол Казак үндэсний хурмын хувцсыг та бүхэндээ харуулъя. Модон эдлийн бүтээлүүд хэр орчим үнэтэй бол? Энэ ямар энэ 200 гэж. Хөвсгөл аймгийн цаа бухтай танилццгаая. Иймэрхүү амтан байдаг байх нэ. Хүнэн хүлт тэмээг та бүхэндээ харуулж байна. Тэр хүлийн нараачт. Йоо. Зэ амьдралдаа анх удаа VR зүүж үзсэн. Тэгээд Монголынхон сайхан байгалуудыг энүүгээр сайхан 360 хараад ингээл сайхан байдаг юм да. Тэгтээ анх харахад бол нилээн янз юм байлаа. Энэ хэсэг болохоор генесийн амжилт эвдэх зорилгоор хийж байгаа гэсэн. Тэгтээ яг ямар генесийн амжилт юм их мэдэхгүй байгаа. Монголынхаа өв соёлыг та бүхэндээ баган ч гэсэн харуулахыг хичээлээ. Манай бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Мөн фоллоу дарахаа бүүмэртаарай.